байгаа бяцхан суралцагч мөн хэвтгэлтэй энэ өдрийн мэндийг хүргье. За мөн хэвтгэлтэй чи өөрийгөө танилцуулаарай. Би мөн хэвтгэл 12 дугаар ангид сурдаг. 12 дугаар цэцэрлэгтөө? За 12 дугаар цэцэрлэгийн ямар бүлэгт сурдаг вэ? Бэлтгэлийн ямар бүлэгт сурдаг? Б бүлэгт сурдаг тийм ээ? За чи хэдийн настай вэ? 5. Чи юу сонирхдаг вэ? Би нөгөө цэргийн газар явахыг сонирхдаг. Цэргийн газар явахыг сонирхдаг юм уу? За тэгвэл чи мэргэжлээ бүр ийм багасаа бүр сонгоцсон юм байна тийм ээ? За аав ээж чинь ямар мэргэжлтэй? Манай чихэр идэг. За гой чихэр хийдэг өө? Бичээ идэг. Ямар мундаг. Чи тэгээд ээж аавдаа тусалдаг юм уу? Тусалдаг. Яаж тусалдаг чи? Нөгөө хоёр өндөг аваад өгч гэсэн би авч өгдөг. Өндгийг нөө? За өндгийг аваад яах вэ? Дуурч тусалдаг. Өндгийг нь хаглаад зураад бичин хийхэд нь тусалдаг юм байна тийм? Ямар мундаг. За дүүн хэдэн настай вэ? 3. За дүүн ямар цэцэрлэг сурдаг? Цуг цэцэрлэг сурдаг. Цэцэрлэг? Тийм. За чи юу хийх сонирхолтой? Гэр бүлээрээ амралтын одоо тий өдрүүдэд юу хийдгийг? Дээждээ бичин чихэр хийгээд яах вэ? Юу сонирхдаг чи? Манай амар уурхад ажилладаг. За уурхад юу хийх юм бол? Уурхад гадар ухаад дүүрс олдог. Одоо чухны уурхад ажилладаг юм уу? Ямар бол яав ээжийнхээ ажлыг мэддэг мундаг хүүхд юм байна шүү дээ. За чи тэгвэл нөгөө шатар тоглодог тийм ээ? Тийм. За шатар тоглоод садгууд нь орсон уу? Орсон. Хэдгээр эрэнд орсон? Байр эзэлсэн үзлээгүй юу? Нэгдүгээр байр төрсөн. Ямар мундаг баяр хүргэе. Ста мундаг юм байна шүү дээ. За тэгвэл найзуудтай хандаж юу гэж хэлмээр байна? Одоо утгагүй сургуульд орно тийм ээ? Чи найзуудтай би сурч болно гэдэг шүлгээ уншиж үзүүлэх юм уу? За босоод уншиж. Би 5 настай эрхий жимний хүү байлаа. Хойтон намар сургуульд орч тусгүй би далбай ажиллана. Эрдэнэ номыг шандан сураад сурагч гэсэн нэртэй болно. Соёлын саруул тамхинд сураад сурагч гэсэн нэртэй болно. За баяр хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж урилдсан шантай баяр хүргэе. Мундаг хүүхдтэй тийм ээ?